За юу идэх вэ? Өнөөдөр бол аюус идмээргүй. Хөргөгчөнд бол ийм юмнууд байсан байна. Этрийг нийлүүлээ идчихье гэж бодлоо. Ахаад нэг хонол угаасаа муудчихна. Тэгээ муудаг бод идчихье. Сүйд авсан авокадо маань юмрхуу нэг хатуурлаад байгаа юм. Өчигдөр би нэрээ бас өндөг чанаад бэлтцсэн. Шууд ингээд өглөө алхам чанахгүйгээр угаасаа хөргөчөндөө хадгалжул амар л юм лээ. Би тэгтээ өнөөдөр жоохон дүүний шар идчихээд хөө. Болно. Цагаан л идэх хэвчтэй. Гэтэ би шардан дуртай болохоор шарын идмээр байгаа байхгүй юу? Надад халуун уух юм гэвэл энэ ногоон цай байна. Энд нэг юм хар кофе энийг надад хүн өгсөн байхгүй юу? Яг би задалж үзчихэд ууж үзээгүй. Таны гойлыг би энэ нууц гинэ. Энийг нэг ууж үзтiin билүү? Энэ хар кофе гэхдээ юу юм бэ? Огт гашуун байхгүй. Американо шиг тийм гашуун байхгүй. Тийм. Жанттай чихэртэй юм шиг. Нэр намайг гэдэс цэвэрлэх цай ууж болно шүү гэсэн. Тураах цай биш. Тэгэхээр энэ дөр бол таны гойлог би энд уулз гэж бичсэн байсан байхгүй. Үгүй. Би нөгөө зинэглэгч алгуулсан шүү дээ. Тэгээд надаа өөр тэгтээ тавьсыг зинэглэж зөндөө идэхгүй. Тэгээд тэдраараа зинэглэхээр ерөөсөө олигтой зинэг шахахгүй. Миний утас бүр баян ингээд залгаастай. Бэн. За би түрүүн уцаа цэнэглэнгээ өчигдрээ влогоо эдитлээ. Тэгээд бэлэн болгочлоо. Одоо хоол хийж идэх гэж яагаад би дээр нэг байцааны оромог хийсэн дээ. Тэгээд би нөө махад рамлаг байсан болохоор ингээд баримжаагаараа хийсэн чи амар хийцэн билээ. Тэгээд ингээд байцаандаа ингээд ороогоод бэлэн болгоод хөлтөгчөндөө хийгээ хатгалцсан баггүй юу? Бис нэг 2 маяг ширхэг хийж игнээд идчихье. Миний жижигхэн тагоо хөөрхөн байна уу? Энэ тагоонд мань угсаа яг л ингээд 2 ширхэг гэл орж ийн. За тэгээд цаана дахиад надаа 3 ширхэг үлдсэн заяа. Ер нь ингээд хөлдөөгөөд бэлтчих юм бол дараанаас яарсан үедээ газ чигнэл аваад гараа явчихна гэдэг амар юм бэ. Энэ жижигхэн тагоо маань бас юм жижигхэн залгууртай заяа. Манай халтгооны залгуур энд идэг байхгүй. Тэгээ ингээд энэс сунаа дээшээ ирэхгүй. Тэгээ одоо тийшээ залгацгаая. За миний амьдрал өөр ингээд газраар л идэв юм дөө. Ширээ мэрээг нь хараа. Ийм хөрхөн жижигхэн. Нүнгээр бас ингээд газраар суугаал нүүр амаа буудаал сүмүсээ янзлал болчдөг. Тэгэд манайхаас юм сахин бодонтой болохоор би бодон дээр унтаж чаддгүй годос модос ингээ хүнжил ингээ бүгдээрээ голсаад унаад идэг байхгүй юу. Тэгэхээр би нүнгээр ингээд газраар ингээ орцсаад газар унтдаг байсан. За ер нь бол оройны хоолой хийгээ идсэн. Би өнөөдөр бол нэлээд ажлууд төлөвлөсөн ахгүй юу гэсэн чинь бүгдээрээ цуцлагдсан. Тэгээ одоо ярэ яах гэж сууж байгаа вэ гэхлээр
Хамсаа бутгах чинь. Одоо миний хумс маань болохоор ийм болцсон байхгүй юу? Уул минийх амар будаад удаагүй л тэгтээ ингэ шигтгээнүүд нь унаад мухалцсан. Ингээ бүр энтлийн гарны болохоор бүр энэ хумс нь тэр чигээрээ ингээд будг нь хууларцсан. Тэгээд одоо би будгийг арилгаад шинээр бутгах чинь. Чин маха өгч авсан байхгүй юу? Тийм болохоор одоо хуучнараа шигтгээнүүдээс алгах чинь. За одоо болохоор топо үрж арилгаж агаад тэрнээс нь би Magic Remover-ыг хэрэглэж байгаагүй байхгүй дандаа ингээд аз тонор боогоод арилгачдаг байсан. Одоо Magic Remover авсан илүү амар юм шиг байлээ. Тэгээд энийг хэрэглэж үзье. Би өөр нь бол ингээд хөвчлэн хумс хийдэг гэсэн байхгүй өртөө. Эхлээд поли хумс нэлээд хийдэг байсан. Тэгээд тэр үедээ бол смарт гэж мэддэггүй байхгүй. Тэгээд смартыг мэддэг болсноос хойш смарт хумс нэлээд хийсэн. Гэтэ одоо яагаад ч юм урт хумснаас нэг төвөгшөөгддөг болсон гэлээ. Би ер нь олон юмнаас төвөгшөдөг болсон дөө. Гэтэ одоо яг нэг удаа яг будчаад одоо хумс маань нэлээд нэмэрсэн байхгүй. Тэгэхээр нэг удаадаа будчаад тэгээд дараа арилгаа жоохон амрааж агаад тэгээд смарт хумс шинэ жилийн үеэр смарт хумс хийнэ гэж бодож байна. Би ч өөрөө ур чадвар гээд мэрэгжил сургалтын төвд Никурын сургалтанд суугаад төгсөхгүй сертификаттай. Тийм үнчүүдээ гадуур маникюр хийлгээд явбал одоо мөнгө өрсөн хэрэг болно зү. Ямар ч өнөргөө тийм зинхэр өнгөтэй юм байт юм ээ. Арсандаа болон би энэ дээр ерөөсө хөргөж болохгүй гэж юм. Fast and easy гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч гэсэн хурдан л болчих. Оо. Нара. Энэ дөрөвгаараа. За энэ нь бол 10 минут байлаа. Чичигээс нь эхлээд тусаад үзье. Шууд авагдсан. Ямар ч төггүй. Та нар намайг Magic Remover-ээр хэрэглэжлэхгүйсэн. За одоо цэвэрлэгээ. За цэвэрлэгээ хийгээд ер нь бол болчлоо. Цэвэрхэн болчлоо. Одоо будалтаа хийн. Би ер нь бол ийм будалтууд харсан. Иймэрхүү болгоё гэж бодож байгаа. Тэгээд сая ямаа бодлоод үзсэн чи ашгүй надад улаан бантик байсан байна. Тэгээ энэ бодолтнуудын нэгийг хийж үзье. Миний base primer top 3 маань болохоор урлаг Cosmolake-ийнх. За одоо ханаас нь топод base төрхөн. Миний хумснууд бол саяны будалтан дээр байсан шиг урт бол биш богинохон байгаа. Гэхдээ ер нь бол болно. Болгоно. За суурьндаа ямар ч гэсэн бэж өнгө тавиад тэгээд цагаанаар френч тавьчих. Ямар хөөрхөн болсныг харах уу? Одоо нөгөө гараа будна. Бахан зурцсан болохоор ер нь цолголох бах. Гэтэ ер нь л болох адилхан болохыг гэж байна. Тэгээ бүр адилхан болохгүй бол ер нь улаан өнгөтэй наадаг юмнуудаар харгална. Powder, obvious, vanilline extract. За ингэснээр салгалж нэг юм буудлаа. Дууслаа. За ингээ болчлоо. Цагаач анзаарахгүй сууж исэн чинь шөнийн 12 цаг болсон байна. Одоо шууд унтаж амарлаа. За тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Маргааш уулзцгаая.